Улсын Бундестагийн гишүүн хатагтай Хасселблэлд Монгол улсад айлчилж байгаатай холбогдуулан улсын их хурлын гишүүн улсын их хурал дахь Монгол Германы парламентын бүлгийн дарга болд улсын их хурлын гишүүн Лүндэ Жанц оюун гэрэл тэрвэж давгнаар түүнтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа. Уулзалтынханд улсын их хурлын гишүүн улсын их хурал дахь Монгол Германы парламентын бүлгийн дарга болд хатагтай Хасселблэлтийг Монгол улсад давтаа зочлохыг хүсээд түүний энэхүү айлчлал сонгуулийн цаг үетэй давхцаж байгааг дуулгасан. Тэрээр холбооны бүгд найрамдах Герман улс нь манай улсын 3 дахь хөрш бөгөөд ардчлалыг хөгжүүлж ирсэн өнгөрсөн 26 жилийн хугацаанд бидэнд хамгийн их дэмжлэг тусалцаа үзүүлж ирсэн. Ялангуяа Ханс Зайдлын сан манай улсын эрх зүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн хэмээн онцлон тэмдэглэлээ. Холбооны бүгд найрамдах Герман улсын Бундестагийн гишүүн хатагтай Хасселблэлд парламентын гишүүдтэй уулзах завшаан тохиосонд баяртай байна хэмээгээд хоёр орны парламент гишүүдийн хоорондын харилцаа эрчимжиж улам батчин хөгжиж байгаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн. Мөн Ханс Зайдлын сан Монгол улсын хууль эрх зүйн салбарт үнэт цэнтэй байж олон жил тогтвортой найдвартай ажиллаж байгааг сонсоход сайхан байна хэмээгээд гишүүдээс улсын их хурлын үйл ажиллагаа сонгуулийн тогтолцоо хүний эрхийн талаар асууж ярилцлаа.